Алсын хараа. Аваа, өнөөдөр сургалтын дээр мөрөөдлийн тухай ярьсан. Танд мөрөөдөл байдгүй? Тийм ээ, аавд мөрөөдөл бий. Хүмбэр мөрөөдөлтэй байдгаа гэж боддог. Миний хүүдээ ямар мөрөөдөл байна? Чи найзуудтай мөрөөдлөө ярив уу? Надад ч мөрөөдөл байгаа л да. Гэхдээ миний мөрөөдлийг хинч тоохгүй дээ гэж бодоод яриаггүй. Бусад хүмүүс чиний тухай юу гэж бодох нь чухал биш шүү дээ. Чамд чиний мөрөөдөл чухал шүү хүмүн. Хүмбэрийн мөрөөдөл өөр өөрт нь утга учиртай үнцэнтэй байдаг. Ааха. Аав нь чиний мөрөөдлийг сонсохдоо хизээд бэлэн байж дур таяа сонсон шүү. Аавд одоо мөрөөдлөө яриад өгөх юм уу? Та шоолохгүйз? За юу гэж дээ? За. Би маш сайн гагнуурчин болох юмсан гэж мөрөөддөг. Тэгээд энд тэндгүү маш олон, маш том тоглоомын талбай бүтээн. Хөөх. Миний хүү чинь ямар сайхан мөрөөдөлтэй юм бэ? Хүүгийнхээ мөрөөдлийг сонсоод аавынх нь сэтгэл хөдлөж байна шүү. Ямар сайхан мөрөөдөл вэ? Жижигхэн хүүгээ минь дотор ийм том зүйл байна гэж ээж нь ястай сансангүй. Миний хүү том ир болжээ. Ээж нь хараа зориггүй бол хүн зон журамгүй гэдэг үг сонсож байсан. Миний хүү хараа зоригтой байгаа нь маш чухал. Хүүгээрээ бахархаж байна. Нэрээ та хоёрт гоё санагдсан уу? Миний мөрөөдөл бусдад таалагдана гэж бодоагүй шүү. Гагнуурчин болно гэдэг бол миний хүүгийн мөрөөдөл. Харин энэ тэндгүү тоглоомын талбай барина гэдэг чинь чиний алсын хараа байхгүй юу? Бас ялгаатай байдаг бах нэ. Алсын хараа гэдэг нь хүмбэр амьдарч байгаа нийгмийнхээ хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хийж бүтээхээр зорж байгаа том зорилгыг эхэлж байгаа юм. Миний хүү алсын хараагаа биелүүлэхийн тулд одооноос тодорхой төлөвлөгөө гаргаж, шат шатаар баг багаар хэрэгжүүлж болно шүү дээ. Аав нь чамайг энэ алсын хараандаа хүрэхэд чинь тусална. Нэрээ аавынх нь баг байхдаа өөрийнхөө мөрөөдлийг зорж байсан гар зураг байдаг штэ. Нэрээ тийм. Нөгөө борчимдонд байгаа гэж санаад байна. Аав нь одоох. За энд байна. Бас л олон жилийн өмнө зорж байлаа. Одоо бодоход ангийн маань багш их ухаантай хүн байжээ. Бид нэр ийм зураг зурулаад амьдралын зорилго төлөвлөгөө гэд ярьж билээ. Хол чухаан, алсын хараатай, хүүхдүүдийн төлөө гэсэн сэтгэлтэй үнэхээр сайн багш байж. Энд зурж байсан мөрөөдөл маань одоо биелсэн байна шүү. Аав шигээ ингэж зурвал би мөрөөдөл алсын хараагаа мартахгүй байнга санах нь байна шүү дээ. Харин тийм. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа 10 жилийн дараах алсын хараагаа төсөөлж зурцгаая. За тэгье. Хараа зориггүй бол хүн ямар болдог гэлээ ээжээ? Хүн зан журамгүй. Энгийнээр хэлбэл амьдрал нь замбраагүй, ойлгомжгүй, өр өгөөж багтай байна л гэсэн утгатай юм. Тэгвэл одоо зураа тавь. Игчиг дуудъя. Эмээ хайцсан болоо. Би бас цаас харандаа аваад ирье. Игчиг дуудчихсан. Одоо хүрээд ирнэ. Нэрэл зорилго төлөвлөгөөгүй зорьсондоо хүрнэ гэдэг хэцүү болсон цаг. Хамтдаа төлөвлөх нь сайхан санаа байна. Гэхдээ зурхын өмнө хүүмэн хоёулаа мужааны байшин руу орж хамтдаа нэг зүйл хийгээд хий. За аваа. Хараа зориггүй бол хүн зон журамгүй. Төгөлдөр хүүгийн сургалтаас олж авсан бяцхан цог гэр бүлтэйгээ ярилцахад улам томорч төөнөн аслаа. Энэ гэрийн хамгийн баганч хэлээ. Алсын хараа зориг төлөвлөгөөтэй эмх зэгцтэй байхын чухлыг өнөөдөр тэр сайтар ойлголоо. Үйлсээ гэрлээ хоёрч гисэн хүүгээсээ суралцаж зорилгоо дахин санан тодорхойлж илүү эмх зэгцтэй төлөвлөгөөтэй байх хэрэгтэйгээ санан шийдвэр гаргалаа. Бид хүсэл мөрөөдөл бодол санаагаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж байвал бие биеэ илүү сайн ойлгож хайрлаж чадна. Хүн бүрд хүсэл мөрөөдөл алсын хараандаа хүрэхэд урам дэм хэрэгтэй. Тунгаан бодох асуултууд. Та эх 5 жилдээ юу хийхийг хүсэж байна вэ? Гэр бүлдээ, ажил бизнесдээ өөрийгөө хөгжүүлэх тал дээр.
анхаарал хандуулсан танд баярлалаа.